За өнөөдөр болохоор 8 бор хичээл би бүгдээрээ гэгээн дуунтай илүү ярилцсанаа. Сүүл үед дандаа гэгээн дууны тухай ярьж байгаа бол одоо энэ удаад гэгээн дууны зохиолын бүтцийн тухай гол ярилцаж даалгавраа хийхэд байгаа. Бүрийг одоо ямар дөрүүд яах уу гэдэг зүйлийг нь бас нарийн тооцож бичих шаардлагатай байдаг. Түүнчлэн одоо энэ хуурч маань бол нэгдүгээрт ямар хүн бэ? Хааш явах гэж вэ гэдгийг хүртэл гаргаж өгч байгаа. Ийшээ суу гэж хэлж байгаа юм болохоор энэ эмэгтэйг хэн бэ гэдгийг бас илтгэж өгөх хамгийн чухал зүйлийн нэг болж өгч байгаа. За тэгээд одоо хуурч хүн хуурдаж эхлэхэд түүхийг өгүүлж эхэлж байна гэсэн үг. Манайх орол нөгөө туйл хайлна гэдэг шүү дээ. Яг тэрүүнтэй адилхан үйл явдалд хүрнэж байна гэж ойлгох хэрэгтэй. За энэ дүрийн эмэгтэйг одоо хэн гэдэм бэ гэдгийг бас ямар хүн байсан бэ гэдгийг дэлгэрүүлж өгөх цаг хугацааны урсгал явагдаж эхэлнэ. Одоо зохиол маань ингэж эхэлж байгаа гэсэн үг байна. Дөрүүдийг танилцуулах хамгийн чухал зүйл байгаа. Нэгдүгээрт за ийм хүн байсан юм байна. Сая эмэгтэй бол ийм байсан юм байна. Одоо ийм залуу байсан юм байна гэд зохиолын дөрүүдийг танилцуулж өгч байгаа. Дуу хоолой бол үрдүртэй намуухнаар хэлж байгаа нь болохоор баян хүмүүсийн сэтгэлийн өнгийг тэгээд гуниг баяслыг ч гэсэн илэрхийлж яадаг. Дууны үг гэдэг зүйл бол их чухал нөлөөтэй байдаг. Харин энэ эмэгтэй хоолой орж эхлэхээр арай нэг тайван дулхуун болж ирж байгаа та бүхэн анзарч байгаа. За тэгвэл ихэнд гардаг хуурч маань бол энэ залуу байсан байна гэдгийг залуудаа ийм байсан байна гэдгийг бас хэлж өгч байгаа. Энэ бол нэгдүгээр зохиолын өрнөл хэсэг рүү явж байгаа. Ер нь бол манай кино бол сурталчилгын барилгатай кино гэхээр хийгдсэн учраас хэл болох цаг үетэйгээ нийлүүлэх шаардлага үүсдэг байсан байгаа байхгүй. Тиймээс үгүйсүн бас модон орч байгаа болохоор энэ цаг үеийн хүмүүс байгаа даа. Шавлын суухаар болсон. Эхний ламт нь лувсан. Дараагийн ламт нь. За энэ бол нэг чиглэл эхлэх чухал зүйл бол ирж байгаа гэсэн үг. За одоо ингээд наваан гэж хэлж эхлэхэд бол ингээд царайнд хувьсгийг жоох удаан өн хэст болж байгаа та бүхэн анзарч байгаа. Яагаад гэвэл энэ хүн юу гэж бодож байгаа вэ гэвэл за би одоо яах ёстой вэ гэдгийг бодож эхэлж байгаа. Ингээд намайг явж исэн хүмүүс маань бол жоох хурцтай ирж байгаа та бүхэн амжиж байгаа. Энэ бол нэгдүгээр туйл руу хийсэн хэрэг буюу зохиолын өрнөл дуусах гэдгийг илтгэж өгч байгаа гэсэн үг. Аргагүй амаргийн хайр сэтгэлийн амиг сумар дэлгүй гэдэг шүлэг би. Харин зохиолын өрнөл бол зохиолын хамгийн их хэсгийг эзэлж яадаг гэдгээрээ давуу талтай байдаг. За тэгээ эмэгтэйг хэлэнгүүт эмэгтэйгийн сэтгэл зүйн бол эзэлж авч байгаа юм гээд дүр маань бол
шийдвэр гаргахаар болж байгаа. Хэдий шийдвэрийг гаргаад хэлж байгаа. Тэгээ хоёр талдаа үнэхээр болчих юм байна гэдэг шийдвэр гаргаад зохиолын маань юу хийж байгаа гэсэн үг. Өргөл хийсэн маань дуусаад туйлдаа хүрэхэд ярьж байгаа гэсэн. Энэ бол туйл гэдэг хэрэглэн юм. Энэ дооны үнэлж Жон өргөл хийсэн туйлдаа хүрч байна гэдгийг бас хэлж өгч байгаа. За тэгээд эмэгтэй ингээд үлээгээд за энэ үед бол нэггүй сам маань тэгээд юм. Тэгээд түрийн эмэгтэй хэмжээний тасгай нэр өгч байсан юм. Тийм болгоноор нь тэгээд ариул хэсэгтэй үгээр одоо бас юугаар ярьчих гэдэг нь туйл маань бол тэгэж ариул болон туйл маань хийж нэг юу яах вэ гэдэг. Үргэлжлэх боломж байхгүй болчихлоо гэдгийг хэлж байгаа. Ахлах зүйлийг хүчлээ гэж хэлж байгаа нь болохоор энэ ихтэй мэдсэн шүүгэн мэдсэн ч гэсэн тэгээ яваад ирсэн байгаа. Сэтгэлтэй бүхийг өөрөөр мэдчихэл байсан юм. Гол нь хооны бүхний гэж хийсэн үүдэг нэр ирчих юм бол удаа юм. Энэ зүйлээр хийсэн байгаа нь анзаарч байгаа байхгүй. Ер нь бол бүтцийн хувьд бол ийм байдаг байгаа. Тэгээд товчхон бүтц бол ярьлаа шүү дээ. За тэгвэл одоо дундаа суурилсан хичээл маань бол нэгдүгээр мэдрэмж хэлэх гэсэн санаа гарсан уу? Сэтгэл дүүрийн дуу дүрсний зохицол хэрвээ гэдэг дээр гол тулгуурч ажиллана. Энэ бол нэгдүгээр дуу гэдэг чинь кино байна уу, клипч байна уу бүгдээрээ адилхан өөрийн гэсэн мэдрэмж сэтгэлийг бол илэрхийлж идэг. Тэгээд гол нь сэдв агуулга гэдэг зүйл нь их чухал. За мэдрэмж ихээр одоо саяхан гонигтай намуухан өнгө төрхөн мэдрэмжүүд байгаа болоод сэтгэл болоод ихлэхээр нэг өмнөх түүхийг бодсон. За хэлэх гэсэн санаа нь болохоор тэрхээр энэ бол нэгдүгээр хайрын сэдвүүдэд дуу бүтээгүй хайрын тухай дуулаад байгаа байхгүй. Одоо энэ дуу дүрс хоорондын зохицол гэдэг нэг юм бол байна уу байна. Тэгээд гол нь камер үнцэг дүрс нөө хэр оновчтой байна вэ? Тэр дуу сэдв санааг өгүүлэх хамгийн чухал зүйл юу вэ гэдэг дээр гол акцентаа өгч явдаг байгаа. За нэгдүгээр тал түүх зохионо гэж байгаа. За түүх зохиох бол нэгдүгээр бид хэд хэн ямар нөхцөлд яавь одоо гинэн дүн дээр ярих юм бол одоо хуурч яагаад заавал тэр эмэгтэй сонгож утсан гэхээр энэ чинь нэг асуулт болж байгаа зү. За хуурчийн дүр төрөх ямар байх юм, хараатай байх юм уу, хараагүй байх юм уу гэдгийг хүртэл ингэж гаргаж өгдөг байгаа гэсэн. За мэдрэмж гэхээр за энэ дууг сонсоод хүмүүс яг ямар зүйлийг мэдээсэй гэж хүссэн, ямар түүхийг өгүүлэхээ аваасаа гэж хүсэж байгаа гэдэг юм нүүрний сэтгэл хуурал гэдэг зүйлийг илүү гаргаж өгсөн байгааг та бүхэн анзаарсан ба. Дууны тухай дуунд одоо юуны тухай өгүүлэг гэдэг зүйл маань бол нэгдүгээр энэ хоёр хүний хайрын тухай гонигтай хайрын тухай дуу байна гэдгийг бол ингээд ойлгомжтой харагдчих штэ тий. За ер нь бол зохиол маань тэгэж бичигддэг байгаа. Тэгээд даалгавар маань бол яг 23 цагтай тогтмол ордог. Хэрвээ цагаас эзэрсэн бол оноо авахгүй гэдэг зарчимтайгаар та бүхэндээ анхнаасаа дуулгасан байгаа. За тэгээд энэ бүх зүйлийг бодолцож энэ даалгавраа хийгээрэй гэж хүсэж байна.